За надад нэг асуулт байна. Манай улсад энэ оны эхний 4 сарын байдлаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 238 бүртгэгдсэн гэсэн тоо баримт байна. Гэмт хэрэг. Тэгэхээр зэрэг ямар үйлдэлийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт тооцож яагаад ийм төрлийн хэрэгт хуулийн хариуцлага, эрүүгийн хариуцлага хүлээлгэж юм болов? Бид нар ганцхан дэлхийтэй энийг бол хүн болгон мэддэг. Гэхдээ бидний амьдарч байгаа цэнхэр дэлхий бол ганц хүн төрлөختөн бидний биш. Бид нартай хамт энэ дэлхийг хувааж амьдарч байгаа сая янзын амьд организмын бүгднгийнх нь гэр гэдгийг тэр болгон мэддэггүй. За магадгүй зарим нь мэддэг ч гэсэн тоодоггүй. Гэвч бид нар энэ хүрээлэн байгаа орчноос сав шим ертөнцөөс үйлчлэгээ авч оршин тогтнож амьд явдаг. За үйлчлэгээ гэхээр жоохон сонирхолтой сонсогдож магадгүй. Үнэхээр энэ байгалийн үйлчлэгээний хүчээр бид нар амьдарч байдаг. За хамгийн наадахын жишээ бодоод үзье. Бид нар амьсгалахдаа, идэж уухтаа, өмсөж зүүхтээ, хоол ойр зорчихдоо ерөөсөө өдөр тутмынхаа бүх үйл ажиллагаагаар байгалийн үйлчлэгийг авч тэрний хүчинд амьдарч байдаг. Байгалийн үйлчлэгээ гэдэг дээр бүгдөө модны тухай нэг жишээ авч үзье. Мод биднэрт жишээлх юм бол ямар байгалийн үйлчлэгээ үзүүлдэг юм бэ гэдэг дээр. За миний ард жишээлх юм бол ингэ сайхан мод байна. За энэ мод жишээлх юм бол юуны өмнө бид нар модоор янз бүрийн модон хэрэглэл хийдэг. Ширээ сандал хийдэг, гэрийн гүн тоон хийдэг, энийг хүн болгон мэдж байгаа. За модыг бид нар түнш болгож хэрэглэдэг, хоол ундаа болгодог, гэр орноо дулаацуулдаг. За тэрнээс гадна модны сүйтгэртэн суудаг, модны ялгаруулж байгаа хүчил төрөгчөөр амьсгалдаг, агаар сайхан цэвэршүүлж авдаг. За ой модонд очисон хэн болгон одоо гоо сайхан ямар сайхан тааламжтай нөхцөлийг мэдэрдэг. Яагаад гэвэл мод дуучин байг намсгадаг, одоо чийг ялгаруулж идэг. За тэрнээс гадна ой модонд байгаа одоо янз бүрийн амтэн, ургамал, мөөг, бичил организмын орон гэр учраас хэрвээ ойд очих юм бол шууд энэ жиргэг сонсох үйлчлэгээр сайхан тайвширлыг авч идэг. За энэ бол магадгүй бидний хүн болгоны мэдээд идэг үйлчлэгээ. Гэтэл бидний тэр болгонд үдэнд харагдахгүй даалд үйлчлэгээ гэж байна. За юу гэвэл ой дуу чимээг намсгадаг. За ой сүйдэр үүсгдэг, ой усыг тогтоон барьж идэг. Тэрнээс гадна үжил шимтгий хөрс үүсгэх явцад ой маш их нөлөөлдөг. Хөрсний эвдэрлээс хамгаалдаг. За мөн уур амьсгалыг үйлчлэж ярьж байгаа сүүлийн үед бол модны хамгийн гол тунг гэвэл агаарт байгаа нүүрс үржлийнхийг их хэмжээгээр шингээж аваад тэрийгэ өөр дотроо нүүрс төрч хэлбэрээр хадгалцдаг учраас магадгүй өөр одоо энэ хуурай газрын экосистемийг өөр ямар ч амьд организмын одоо үзүүлж чадахгүй үйлчлэгийг ажлыг хийдэг энэ чухал үйлчлэг байгаа. За харамсалтай нь энэ үйлчлэгийг бид нар авдаг мөртлөө тэрний эсрэг янз бүрийн үйлдэл хийгээд байгаа тохиолдол харамсалтай байна. Тэгэхээр зэрэг хэрвээ бид нар байгалийнхаа эсрэг янз бүрийн үйлдэл хийж байгаа бол эргээд өөрсдийнхөө оршин тогтноход сүрэл учруулах үйлдэл хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За манай улс энэ болгоныг зохицуулах бас өөр ингэсэн зохицуулахтай. Ингээд Монгол улсын эрүүгийн хууль нь хүрээлэн буй орчны эсрэг ямар үйлдэлүүдийг гэмт хэрэг гэж үзэх үү, тэрэнд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. За одоо бүгдээр хамтдаа эрүүгийн хуулийн 24-р бүлэгт байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг гэдэгт ямар зүйлийг оруулсан гэдэгтэй танилцъя. За хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, цөмийн бодис, цацар гэдэгт хаягдал, цөмийн материал, цацаргийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, ой хээрийн төмөр тавих, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, байгалийн тэнцэл алдагдуулах, мөн генетик нөөцтэй холбоотой мэдлэгийг хууль бусаар ашиглахаа гэсэн ийм 10 зүйл залттай хууль үйлчлэг юм байна. За энэ тухай мэдлэг, мэдээлэлтэй, ойлголттой байх нь нэг талаас өөрийгөө одоо гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх, нөгөө талаас эргэн тойрондоо хяналттай байж бусдын альва хууль бус үйлдэлийг одоо тухай бүрт нь одоо хариуцдаг газарт нь мэдэгдэх, ингэснээр өөрийнхөө болоод үр хүүхдийнхаа эргэн тойрныхоо орчныг одоо өөрөө хамгаалж байгаа бидний бас нэгэн одоо чухал үүрэг юм шүү. Ийм учраас би өөрөө байгальтай хайртай. Тэм ч учраас би байгаль орчны эсрэг ямар нэгэн муу зүйл хийхгүй учраас энэ болгон надад хамаагүй гэж бодож болох юм. Гэхдээ энэ бол хүн болгонд хамаатай бүр хамаатай асуудал. Яагаад гэвэл эдгээр би хууль журмын дагуу амьдрах гэсэн өөр нэгэн хүн хууль бус үйлдэл хийх юм бол тэр нь бидний үр хүүхдийн бүгдөөрэнгийнх нь оршин тогтнох, орчинг одоо сүрүүлэх, бохирдуулах, эргээд одоо хүн төрөлхтний оршин тогтноход аюул занаас учруулах үйл үйлдэлүүд байх учраас эргэн тойрондоо хяналттай байж байгаа газар нутагтаа бас эзэн болж альва ийм үйлдэлтэй бол тэмцэж байгаарэ гэдгийг та бүхнээсээ уриалж байна. За дараа уулзцгаая.